Сайн байцгаана уу? Өнөөдрийн доктор сувгийн подкаст байна. Солонгос улсаас үргэлжлэж байна. Өнөөдөр манай дугаарт Солонгосын одоо эхнэлгсэн эмнэлэг гэж нэрлэгддэг одоо хамгийн хүндрэлтэй төрөлт болон хамгийн хүнд нөхцлүүдийг авдаг юм хувийн эмнэлэг үүдэг ЧА гэдэг энэ ЧА эмнэлгээс эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань ЧА эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Шимсон Шин эмч маань оролцож байна. Өнөөдрийн манай дугаарт оролцож аваад маш их баярлалаа. Та бидэд өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна уу? Ганнам ЧА эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн тасгийн эмч Шимсон Шин байна. За баярлалаа. Тэгэхээр ЧА эмнэлэг маань угаасаа төрөх эмнэлэг учраас бид хоёр эмэгтэйчүүдийн одоо жирэмслэлтэй холбоотой асуудлуудаар ярих хамаа. Тэгэхээр жирэмсэн болохоос өмнө ер нь солонгос эмэгтэйчүүд яаж биеэ бэлддэг вэ? Ер нь яаж биеэ бэлдүүл зохистой вэ? Жирэмслэхээр бэлдэж байгаа эмэгтэйчүүд маань юуны өмнө хитаван шинжилгээ буюу эхо, умаа үзүүний шинжилгээ, цусны шинжилгээ өгч умаа, өндгөвч зэрэг нөхөн үржихийн эрхтнүүд урагт хүндрэл учруулж болцсошгүй ямар нэг өвчлөл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Мөн хүүхдэд шаардлагатай халдвар төвчний эсрэг вакцины хэрэгтэй эсэхийг мэдхийн тулд дархлааны буюу эсрэг биетийн шинжилгээж болно. Сүүлийн үед олон эмэгтэйчүүд дунд антимулериан гормон буюу AMH гэж нэрлэгддэг өндгөвчний насыг харуулдаг цусны шинжилгээ өргөнөөр хийгдэх болсон. Үүнээс гадна зүрх болон уушгины ямар нэгэн өвчлөл байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй байдаг. Мөн жирэмслэгээр төлөвлөж байгаа бол жирэмслэхээс 3 сарын өмнө полиын хүчил агуулсан нэмэлт витамин уух хэрэгтэй. Эрүүл жирэмслэхэд мэдээж аав чухал оролцоотой тул ганц ээж гэхгүй аавын хувьд үрийн шингэний шинжилгээ, цусны шинжилгээ гэх мэт шинжилгээг мөн хийлгэх хэрэгтэй. 검사들을 할 수 많이들 하고 있습니다. Тэгэхээр одоо энэ бэлдэх хугацаа нь ер нь ямар шоу хугацааны өмнөөс бэлдүүл илүү зүгээр байдаг вэ? Нэг сарын өмнө бэлдэх юм уу, 10 сарын өмнө бэлдэх юм уу, эсвэл хэдэн жилийн өмнөөс бэлдэх хэрэгтэй байдаг юм болоо? 정해진 기간 Жирэмслэлтэд бэлдэх тогтсон хугацаа бол байхгүй. Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол ерөнхийдөө 3-аас 6 сарын өмнө нэмлэгт ирээд шинжилгээнүүдээ өгөх нь зүйтэй. 하는 게 바람직할 것 같습니다. За баярлалаа. Тэгэхээр яг жирэмслэх явцад мэдээж хүн болгонд янз бүрийн асуудлууд гардаг. Хамгийн одоо их гардаг асуудлууд нь одоо ямар асуудлууд байдаг вэ? 그건 너무 광범위해서 Жирэмсэн үед гарах хүндрэлүүд нь маш өргөн хүрээтэй ойлголцтол нэг өгүүлбэрээр дүгнэж хэлэхэд хэцүү. Сүүлийн үед янз бүрийн суур өвчтэй хүмүүс их байх болсон. Үүнээс гадна хожуу насны жирэмслэлт ч их байна. Монголд ийм тохиолдол хэн их байгааг сайн мэдэхгүй ч Солонгос улсын хувьд 35-аас дээш насндаа буюу хожуу ээж болж байгаа хүмүүс их байгаа. Үүнийг өндөр эрсдэлтэй хүнд хэлбэрийн жирэмслэлт ч гэж мөн хэлдэг. Учир нь нас ахих тусам жирэмсэн үеийн чихрийн шижин цусны даралт ихсэх хандлагатай гэж хэлж болно. Иймд хүндрэлтэй жирэмслэлт их байгаагаас гадна жирэмсэн болсон ч гэсэн хожуу насны жирэмслэлтэй шалтгаалan хоромсоомын гажиг, зулбалт, дутуу төрөл зэрэг хүндрэлүүд нэлээд гарч байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд мянтай байх тохиолдол ч ихсэх болсон. Үүнээс гадна урд нь умаа мэс засал хийлгэж байсан эмэгтэйчүүд ч цөөнгүй байна. Өргөөдөлтэй өвчтнүүдийн хувьд өргөөдлийн төвөөр дамжуулан ихэр хүүхдүүдтэй болох нь их байдаг. Гэтэл ихэрлэх буюу ихэр жирэмслэлт нь илүү эрсдэлтэй байдаг. Үүнийгээ дагаад ч жирэмсний хүндрэл их гардаг. Иймд жирэмсэн үед заавал эмчийн хяналтанд байх шаардлагатай байдаг. Яг одоо 3 цагаас 31-7 хоногтой ээж жирэмсэн үеийн даралт ихсэлттэй тул яаралтай гисаар хагалганд орж байгаа. Энэ мэтчлэн ээж болон хүүхдэд эрсдэл тохиолдож болох тул дан ганц эмэгтэйчүүдийн тасгаас гадна нэрэн тасагч мөн байнга бэлэн байдал байх шаардлагатай байдаг. 제가 시간을 꼭 지켜야 돼서 Та болон таны гэр бүлийн эрүүл мэндийг бид хариуцъя. Өгд найрамдах Солонгос улсын шилдэг 100 гаруй эмнэлгийг танд санал болгож байна. Армен. Та гадаадд аялахдаа бэлэн үү? Аялын цогц даатгалаа онлайнаар хийлгээрэй. Тэнгэр даатгал. За жирэмсэн болоод өөрийгөө одоо хийсрүү төрөх юм байна гэдгийг мэдсэн тохиолдолд одоо яаж өөрийгөө бэлтэх вэ? Яа тэгэхээр би өөрөө бас яг хийсрүүр төрж исэн учраас тэрний одоо тэр төрөхөд мэдэх ёстой зүйлүүдийг мэдээгүй байсан л та. Тэгэхээр яг хийсрүүр төрж байгаа хүмүүс одоо төрөхөд төлөвлөж байгаа хүмүүс яаж биеэ бэлтэх ёстой гэдэг вэ? 네. 그리고 이제 우리가 제왕절개는 계획해서 Кесар хагалгааны хувьд урьдчилан төлөвлөж хийлэгдэг. Мөн заавал хагалгаагаар төрөх заалтууд ч бас байдаг. Мэдээжийн хэрэг өмнө нь кесар хагалгааг хийлгэж байсан хүмүүс бол дараагийн төрөлт дээрээ өөрөөрөө төрөх боломжгүй болдог. Мөн миом авах хагалгаанд орж байсан бол кесар хагалгаагаар төрөх заалттай байдаг.
Үүнээс гадна ургийн буруу байрлалаас шалтгаалan хагалгаагаар хүүхдэд төрүүлэхээс өөр аргагүй болдог. Тухайн тохиолдол бүрт хэдэн 7 хоногтойд нь хагалгаа хийх нь өөр байж болно. Хамгийн тохиромжтой хугацаа нь 38-аас 39 7 хоногтой үед байдаг. Харин төрөлтийн өвдөлт өгөөд эхэлчихсэн тохиолдолд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Хэрв өвдөлт эрт эхэлсэн тохиолдолд эмчтэйгээ зөвлөлдөн хагалгаагаа товлсон хугацаанаас арай өмнө хийлгэж болно. Иймд та кесар хагалгаа хийлгэхээр төлөвлөж байгаа бол төрхийн өвдөлт буюу дуншилт өгч эхэлсэн эсхийг сайтар хянаж анхаарах нь чухал байдаг. Энэ подкастыг үзэж байгаа үзэгчдээс маань удахгүй кесар хагалгаагаар амарчих гэж байгаа бол хагалгаанд орохоос өмнө бие бэлдэн 6-аас 8 цагийн турш мацаг барин хоолоосох шаардлагатай. Мөн өөрт хэрэгтэй ойр зүрийн зүйс дотор хувцас зэрэгэ урдчлан бэлдэх хэрэгтэй. Кесар хагалгааны үед ерөнхий мэдээ алдуулалт болон биеийн доод хэсгийн хэсэгчлэн мэдээ алдуулалттайгаар хийдэг. Иймд кесрээр төрөх ээжүүд маань мэдээ алдуулгын давуу болон сул талууд мэс заслын үйл явц, хагалгааны дараах эдгэрэлт, өвдөлт намдаах аргуудын талаар бүрэн мэдлэгтэй байх нь нэн тустай гэж бодож байна. Жишээ нь хагалгааны дараа цус алдалтыг зогсоохын тулд гүнзгий амьсгаа авч сайн алхах хэрэгтэйгээс гадна хагалгаа хийсэн хэсэгт халдвар оруулахгүй сайн эдгийх нь мөн чухал юм аа. 이런 것들이 굉장히 중요하죠. 수술 직후에. 상처 감염도 중요하고. Тийм ээ. Би болохоор яг хийсэр хагалгаа төлөвлөсөн байсан боловч нөгөө хугацаанаас өмнө өвдөж эхлэхэд бас юм мэдэхгүйгээр нөгөө хоол идсэн байсан. Тийм бид нар очиод бас нөгөө хоолоо шингэтэл 5-6 цаг хөлөх орн манай хүүхд маань яг өөрөөрөө төрөх шахажсэн ба. Тэр энэ бол нөгөө жижиг асуудал юм шиг боловч цаашаа шууд хүний амь настай холбоотой асуудал учраас бас сая эмчийн маань хэлсэн зөвлөгөө маш чухал шүү. Би чаамли дээр өөрийнхөө 2 хүүхдийг төрүүлсэн. За хоёулаа хийсвэр төрсөн. Тэгээ хийсвэр төрсний дараа ингээд бүтэн унтуулгатай орж исэн л миний төрөлтөө жоохон хүндрэлтэй байсан учраас төрөөд ухаан ороод харсан чинь миний гидсэн дээр ингээд ийм том зузаан шуудатай ийс тавьчихсан байсан. Тэгээ энийг хонуулаад тэрний дараа авангуудаар шууд ингээд маш чанга бүсээр бүсэлсэн. Тэгээд бүсээ нэлээд удаан зөөхийг шаардж байсан. Тэгэхээр энэ элс тавих дээрэс нь нэлээд ангуутай гэдэг бүсээр ороогч нь одоо яа тэгж одоо тэгж байгаа вэ? Яагаад одоо ямар очтой тийм бүс тавьдаг вэ? Хагалгааны дараа ингэж бүс зүүх нь умаа агшилтад тустай байдаг төдийгүй умайг сайн агшаах нь цус алдалтыг зогсооход нэмэртэй байдаг. Өөрөөр хэлбэл умаа агших үед судас нарийсч цус алдалт багасдаг. Кесар хагалгаа хийхэд хөвлийн ханыг нээдэг тул цус суралт үүсэх магадлал өндөр байдаг. Мөн умаа агшилт муу, суларсан, зөөлөн байвал их хэмжээний цус алддаг. Иймд цус алдалтыг зогсоох үүднээс хөвлийн хэсгийг бүсээр сайтар чангалан бүсэлдэг. Мөн хагалгаа хийхэд бүхий л эдээс салж байдаг тул эргээд хэвэндээ орох талаас нь дэмжиж өгдөг гэсэн үг. Үүнээс гадна бүс зүүх нь хагалгааны дараах гидсний өвдөлтийг баасгахад мөн дэм болж байдаг. 좀 이렇게 매주면 훨씬 통증 컨트롤에도 좋은 것도 있어요. 감사합니다. Тэр би яг өөрөө ингээд 2-3 хийс орсон юмнээсээ гидсэхүү болохоор дараа нь нөгөө эргээд олон жилийн дараа бодож байгаа тэр ийс тавилж исэн маань бас ингээд гидсэхүү хад нөлөөлт юм болоо гэж бодоод байсан. Тэгэхээр ингэж ийс тавих дээрэс нь ингээд баадамж боох юм эрүүлээд одоо гидс үүсэхгүй байхад нөлөөлөх үү? Яа тэгвэл маад Монгол болохоор эмэгтэйчүүд нь хийсвэр хийсэн хэрэг хийсвэрийн гидстэй гэдэг том гидстэй хүмүүс явдаг л да. Энэ юм хүний биеийн хэлбэрт нөлөөлөх үү? 일단은 Өмнө нь хэлсэнчлэн хагалгаагаар төрсний дараа бүс зүүх нь эдэсийг эргээд хэвэндээ ороход нь дэмжиж өгдөг. Хэрвээ өөрөөрөө төрсөн бол төрсний дараа хэвлийн бүс зүүдэггүй. Тийм болохоор бүс зүүвэл биеийн галбир шууд нөлөөлнө гэж хэлэхэд хэцүү. 매주면 훨씬 통증 컨트롤에도 좋은 것도 있어요. За дараагийн асуулт маань болохоор за төрсний дараа ямар нөхцөл би одоо эмчтэрийг очиж үзүүлэх вэ? Ер нь бол төрсний дараа эмэгтэйчүүд маань хвчлэн хүүхдтэй анхаарал өөрийг нь анхаардгүй. Тэгээд өөр дөр нь ямар шинж тэмдэг илэрх юм бол асуудал үүсчихнэ гэж бодоод ирээд эмэгтэйчүүдийн хаамчтар очиж үзүүлэх хэрэгтэй. 일단 출산 후에 Төрсний дараа 38-аас дээш өндөр халуурвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн эндометрийн өрөөсөл, мастит буюу хөхний өрөөсөлтэй эсхийг сайтар үзүүлж шалгах хэрэгтэй. Үүнээс гадна хөвлийгээр маш хүчтэй өвдөх юм уу, өтрэнээс эвгүй үнэртэй шингэн гарч байвал умайн халдвартай эсхийг онцлуулах шаардлагатай. Өөрөөрөө төрсөн ээжүүдийн хувьд хэрцэн хэсэг гинэт хатуурсан юм уу, хатуу юм баригдах, огт өвдөхгүй байснаа хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмнэлэгт очиж мэргэжлийн эмчид хандхан зүйтэй.
Кесар хагалгаа хийлгсэн тохиолдолд хагалгаа хийсэн хэсэг улайж, шүүс гарах, халуун оргиж байвал мөн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Мөн цус алдалт нь эхлээд нүж хэлбэртэй гарах ба цаашлаад нийл ягаан өнгөтэй цус алдалт болох тохиолдолд умайн агшилтын явц удаач орж их хэмжээний цус алдалт болох эрсдэлтэй. Ийм тохиолдолд мөн яаралтай эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хэрэв та 2-7 хоногоос дээш хугацаанд сэтгэл санааны хямралд орсон бол мэрэгжлийн эмчэд хандах зүйтэй. Төрсний дараа прогестерон болон эстроген дааврын хэмжээ хурцтай буурч байгаатай холбоотой сэтгэл санааны хувьд огцом өөрчлөлтөнд ордог. Энэ үед хэдий гэр бүлийн дэмжлэг тусдайч мэрэгжлийн эмчэд үзүүлэн зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй байдаг. Зарим ээжүүдийн хувьд сэтгэл санааны хямралаасаа болж амиа хорлох бодол төрхөнж бий. Иймд төрсний дараа ямар нэг сөрөг бодол орж ирэх үед эмнэлэгт хандах хэрэгтэй байдаг. Нэмж хэлэхэд хэрэв таны хөл их хэмжээгээр хавдаж өвдөлт мэдрэгдэж зовиуртай байгаа бол вены судасны өвчлөл үүссэн байх магадлалтай тул та мөн эмнэлэгт хандах шаардлагатайг анхаараарай. 또 통증이 있다. 이러면 이제 그 심부 정맥의 혈전증 같은 것들이 생길 수 있거든요. 그래도 오셔야 하고. Маш чухал зөвлөгөө өгсөн баярлалаа. Тэгээд саяны нөгөө сэтгэл зүйн асуудлыг бас манайхан тэр болгон анхаарч үздэггүй. Тэгэхээр сэтгэл зүйн асуудал сэтгэл гутал юу н ороход идэг. Тэрэн дээр бол заавал мэрэгжлийн эмчт үзүүлэх ёстой юм биш үү гэдэг зөвлөгөө өгдөг. Тэгэхээр та бүхэн маань төрсний дараа 14 хоног дотор сэтгэл гуталаар бол мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авах нь чухал юм биш үү. За баярлалаа. Дараагийн асуулт маань юу гэхээр чаа эмнэлэг маань төрсний дараах төрсний дараах халамж үзүүлдэг төвтэй. Тэгэхээр энэ төв дээр ялгаатай тийм ямар үйлчлэг үзүүлдэг вэ? Ялангуяа ээжтэн зориулсан тиймэрхүү үйлчлэгнүүд байдгүй. 일단 출산 직후에 Төрсний дараа эхийн биед маш олон өөрчлөлт гардаг. Чаа эмнэлгийн төрсний дараах сувилын төв нь эмнэлэгтэйгээ нэгт холбоотой ажилтг нь давуу тал гэж хэлж болно. Төрсний дараа ээжүүдэд яаралтай түргэн тусламжийн нөхцөл байдал үүсэх магадлалтай байдаг тул манай эмнэлэг жилийн 365 хоног 24 цагийн турш бэлэн байдалд байж хизээд түргэн шуурхай арга хэмжээ авах боломжтой байдаг. Мөн төрсний дараах сувил нь хүүхдийг асарч дөнгөж амардсан их бие тэнхрүүлэхэд нь тусалдаг. Чаа эмнэлгийн төрсний дараах сувилын төв нь амардсан их болон нэрээ зориулсан төрөл бүрийн сургалтын хөтөлбөртэй. Дөнгөж амардсан эхчүүдэд зориулсан төрсний дараах биеийн өөрчлөлттэй холбоотой дасгал хөдөлгөөн, хуйхны массаж, спа массаж зэрэг байдаг. Мөн амардсан эхийн сэтгэл санааны байдалд анхаарах үүднээс сэтгцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг. Мөн сувилт хүүхдээ хэрхэн асрах талаар анхан шатны сургалт ордог тул анхлан ээж болж байгаа эхчүүд маань санаа зовхгүй манай эмнэлгийг зорин ирэхэд болно. Ийхүү цогц хөтөлбөрийн дагуу ээж хүүхэд хоёрт анхаарал хандуулан асаргаа үйлчилгээг үзүүлдэг тул маш үр дүнтэй байдаг. Их хүн жирэмсэн байх хугацаанд маш их зүйлийг туулж хүүхдээ үлгийдэн аваад том давааны ард гардаг. Тиймд төрсний дараа ээж нь тав тухтай байж биеийн байдал нь сайн, сэтгэл санаа ч мөн тогтворцсон, аз жаргалтай байвал хүүхдээ сайн асарч чадна шүү дээ. 정서적으로 안정되고 행복해야 아이도 잘 돌볼 수 있으니까. За маш их баярлалаа. Өнөөдөр ярьсан өгсөн. Тэгээд Монгол үзэж байгаа эд доктор сувийг үзэж байгаа жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эсвэл жирэмсэн байгаа ээжүүд зориулаад танд хэлэх зөвлөгөө бас байна уу? 교과서에 피탈 Эрүүл хүүхдийг тээж төрүүлэх нь жирэмсэн болохоос өмнөх эцэг эхийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой гэдгийг сайтар анхаарах нь зүйтэй. Жирэмслэгээс өмнө болон жирэмсэн үеийн эрүүл мэнд маш чухал. Өөрөөр хэлбэл эхийн цусны даралт ихсэлт, чихрийн шижин, тархалт, нойр гүйдэл зэргээр шалтгаалan хүүхэд бодисын солилцооны эмгэгт өртөх эрсдэлтэй байдаг. Тиймээс эцэг их болохоор төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд жирэмсэн болохоос өмнө бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Жирэмсэн болсныхаа дараа тогтмол эмчийн үзлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай. Бид одоо 100 жил наслах эрүү үед амьдарч байна шүү дээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхаа дараач эрүүл мэндэд сайн анхаарах хэрэгтэй. Жирэмсэн үеэс эхлээд төрсний дараач гэсэн эхийн бие мах бодит асар их өөрчлөлт гарч эрдэс бодисоо их алддаг. Нэг ёсондоо хүүхэдтэй өөрийн биеийн бүх зүйлээ зориулах ёстой болдог. Мэдээж ээж хүн хурдан эдгэрч байж хүүхдээ сайн харна. Хүүхдээ эрүүл тээж төрүүлэхийн тулд 1 жилийн турш маш их хичээж бие сэтгэлээ зориулсан болохоор дөнгөж төрсөн нэлэх биетэй эхийн хувьд хангалттай сайн амарч биеэ тортох нь чухал байдаг. Иймд Солонгос улсын хувьд төрсний дараах сувилалд дөнгөж төрсэн ээж нар их ирдэг. Сувилаас гадна бие сэтгэл зүйн хувьд ч сайтар анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байдаг. 감사합니다. Баярлалаа. За өнөөдрийн мад аваад орсон эмчтэй маш их баярлалаа. Цаашдын ажилтны амжилт хүсье. Та
болон таны гэр бүлийн эрүүл мэндийг бид хариуцъя. Бүгд найрамдах Солонгос улсын шилдэг 100 гаруй эмнэлгийг танд санал болгож байна. Амен. Та гадаадд аялахдаа бэлэн үү? Аялын цогц даатгалаа онлайнаар хийлгээрэй. Тэнгэр даатгал.